13-нд орсон нэг тийм статистик байгаа байхгүй. Тэр яг adoption буюу AI small business-ээр яг хэрхэн ашиглаж байна гэдэг. Тэгээд энэ болохоор яг энэ бас нэг юм болгоно нэг agent болтон steel agent гэж бас компаниас гаргасан. Энэ яг тэгэхээр том юм консалтинг компаниудын результыг нийлүүлээд яг бидэрт амархан байдлаас гаргасан юм. Яг өнөөдөр small business гэж байгаа болохоор бас ингээд жоо хараад үзье. Тэг яг яагаад хэрэгтэй вэ гэдэг учраас тэг. Яг сая яг бид нар нэг шийдэл гаргаа явуу гэж байгаа учраас технологиг иймэрхүү байдлаар ашиглах зүгээр юм. Гэхдээ яг бүх юм шийдэж өгөх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр иймэрхүү байдлаар шийдэж өгч болох юм байна гэдэг айдаа авах нь чухал болоо гэж бодож байна. Тэгээд дөрөв масгийн тулгаа хийсэн шиг ерөнхийдөө ингээд хямдхан болоо бид нар хэрэглэгддэг болсон. Өмнө нь амар үнэтэй байсан тийм. Тэгээд энэ гоё статистик байгаа даа тийм. Харагдаж байгаа бохтой. 24 он, 25, 26 он гэдэг. Тэгээд ерөнхийдөө энэ small business гэх юм уу тийм. Одоо дундаас баг 10-аас 100 ажилтнтай компани гэх юм уу тийм. Тиймэрхүү үедэр бол ер нь 68% нь бол ингээд ямар нэгэн байдлаар ашиглаж байгаа гэж байгаа юм. 40-50 угаас ингээд өсөөл яваад байна тийм. Тэгээд яг хөө энэ дээр болохоор ашиглаагүй компани гэсэн чинь 18 байгаа тийм. Яг стил ашиглахгүй компаниудаас тэнд байна тийм. Бас энэ яг сонирхолтой. Тэгээд яг бүгд ашиглаж байгаа гэсэн үг санаа. Тэгээд яг лаг ингээд бид нар ашиглаж ашигласан гэж яриад байгаа бол яг жинхэнэ амьдралдаа нөгөө компаниуд юунд ашиглаж байгаа гэсэн статус байгаа. Тэгэхээр энэ дээр яг харж байгаа бол энэ маркетинг тийм маркетинг контент одоо хийх ч юм уу одоо бизнесүүд өөрсдөө яг маркетинг дээр ашиглаж байгаа гэдэг нь бол хамгийн их 53 байна тийм. Яг мэдээж нь одоо sales support гэж байдаг шүү дээ. Нөгөө юзерүүдтэйгээ ажиллах тийм эсвэл нөгөө клиенттайгаа ажиллах яг тэдний рүү нэг мэйл явуулах ч гэх юм уу тийм. Тиймэрхүү байдлаар ингээд аль зороод эхэлсэн. Та мэдээж ашиглаж магадгүй. Мэдээж чатботод одоо янз бүрийн вебсайт руу ороход нэг чатбот гарч бид ялгаатай харьцаж байгаа. Тэгээ нөгөөд нь харьж чадахгүй бол тэгэл яг хүн рүү явж байгаа шүү дээ. Гэхдээ яг тэрийг бас ашиглаж байгаа нь бол үнэн байна тийм. Бүгд ороод ирсэн. Тэгээ бас жижиг дунд бизнес одоо жоохон тийм доторх чухал юм хитэн ажлууд байгаа шүү дээ. Тэрийг бас бүгдээ нас шийддэг болчихж байна. Тэгээ доошоо болохоор арай жоохон advanced болж байгаа. Тэгээ энэ болохоор тий. Тэгээд ер нь харахаар бол энэ дээр нэг гоё хийж байгаа нь дунджаар бол дор ээж 5 ямар нэг таалбар түүл ашиглаад байна. За энэ black box гэсэн ч гэсэн нэг компаниуд чинь тэрийг ашиглаад тусгай нэг бүтээгдэхүүнүүд хийцэн. Тэр бүтээгдэхүүнийг бид нар ашиглаад байгаа байхгүй. Тэгэхгүй ингээ юм болгоно ChatGPT-ээс асуух юу бас жоо худлаа очиад байгаа шүү дээ. Яг нэг юм хийдэг тийм төлөвлөд гараад ирсэн. Тэднийг ерөнхийдөө бол ингээд дор ээж 5 ашиглаж байгаа гэсэн тийм. Энэ яг сонирхолтой санагдаж байгаа. Тэгээд яг энэ хүн энэ томчууд шүү дээ. Жижиг компани. Тэгээд яг маркетинг дээр шууд одоо үр дүн өгөөд эхэлсэн гэж байгаа байхгүй. Тэгээд дор ээж 1-7 хоног 5-аас 15 цаг юм та нэг маркетинг зарцуулж байгаа юм чинь хэмнэ гэдэг байгаа. Тэгээ яг бодохоор ерөнхийдөө доор $6,000-аас $20,000 жилд маркетинг дээр зарцуулж байгаас хэмж магадгүй. Юу гэх юм хүний одоо ажиллах гэсэн үг шүү дээ. Цагаан зүйл гэх юм бол тэгээд яг тэрэндээ ингээд мөнгө зарцуулах үедээс return нь бол 39% гэдэг байна тийм. Яг ашиглаад костож багасгах чинь тэгээ ажиллах хүчээж гэсэн багасгах чинь тэгээд юмаа илүү хийж байна тийм. Тэгээд тэр чинь эсрэгээрээ ингээд бас ашиг хийж байна гэсэн бүр яг юм статистик мэдээлэл бүр гараад ирсэн гэх юм уу. Тэгэхээр бид нар ашиглагаас аргагүй юм шиг байна. Тэгээд түрүү чатбот гэж ярьсан. Тэгээд яг үндэ ашиглаад байна тэр чинь нөгөө нэг хариулахгүй байгаа юм шиг гэсэн. Яг болохоор 40-60% ерөөхдөө тэр AR тэр чатбот хариулсан юм дээр ерөөхдөө хүмүүс болчих гэж байгаа байхгүй тийм. Тэгэхээр болохгүй юмнууд руугаа зааж явж байна. Энэс жоохон амар сонирхолтой санагдсан. Тэгээд энэ болохоор ROI гэдэг return on investment гэдэг. Яг ингээд за ашиглаад та нарт үнэхээр ашигтай байгаа юм уу гэдэг. Эндээс нэг хоёр дахь нь ашигтай. Яг $1 зарцуулах юм бол тэр чинь $3.7 та нарт буцаж ирж байна гэж байгаа байхгүй. Энэ бас ерөнхийдөө бас ингээд яг мэдээж компаниудаас судалгаа аваад гаргаад ирж байгаа шүү дээ. Тийм байна. Тэгээд бас нэг сонирхолтой юм болохоор дараа жил яг ашиглах уу гэж 93% мэдээж хийж байгаа. Яг зарим 7 байна. Тэгэнгүүт ээд ашиглаж байгаа юу гэх юм мөнгөө нэмэхгүй те. Тэрнээр зориулж байгаа мөнгөө нэмэхгүй 62% нэмж. Тэгэхээр угаасаа ингээд ашиглаад тэгээд хэр үл ашиглахыг мэдэхгүй. Яг одоо яг засгийн газар ч юм уу тийм том улсууд нэг тийм барьдгүй юм бол одоо ингээд ашиглаад яваад байгаа. Тэр хүртэл нь одоо угаасаа тийм болцсон гэж бодож байна. Тэгээд яг ямар индастри вэ гэхээр бараг одоо энэ ихнийх нь болохоор софтвер инженер бид нар дээр бол бүр амар шууд нөлөөлж байгаа гэх юм уу. Та ингээд нэг layoff гэж сонсож байгаа шүү дээ. Тэгэл яг нэг ингэж үзтээ. Ковидээр мангар их хүмүүс хай гэсэн тэрийг хаалж нэг гэж үзтээ. Гэтэ бас яг энэ бас ингээд технологийн салбар дээр болохоор бид нар чинь код бичдэг болохоор код бичээд өчөж байгаа болохоор ингээд тийм ерөнхийдөө бид нар тэрийг нь ашиглаад амар лаг байхгүй болоос ингээд
технологийн салбар ингээд бүгд ашиглаж байгаа гэх юм уу те бас юу те. Тэгээ ингээ явахаар мэдээж retail, тэгээ financial, healthcare тэгээд юу нь баг байна гэхээр одоо энэ ялангуяа construction ч яг хүмүүний ингээ labor work гэдэг те. Яг хүн дээр ажилладаг юмнууд чинь л баг болохоос ш. За ингээ нөгөө нэг оффис суудаг гэж бас жоох ингээд ашиглах яг хална гэсэн үг ш. Ашиглахгүй болохгүй гэсэн үг. Бүгд ашиглаж байгаа болохоор чигээр ашиглахгүй болохгүй гэсэн. Тий. Яг нэг жоох статус байгаа. Тэгээд энэ дээр жоох амьдралтай байх нь. За яг юунд хідэн дээр үрээд ингэж байгаа. Энэ надад амар сонирхолтой санагдаж байна. Би бол жишээлбэл тий сарыгаа чачаадыг мөнгөө төлөөл, компани бас нэг мөнгө төлөөл ингээ хоёр юм төлж байгаа гэх юм уу. Тэгэхээр яг жижиг дундууд болохоор ерөнхийдөө түрүү 5 гэсэн шүү дээ. Тэгээ бодохоор ерөнхийдөө мэдээж ерөнхий генерал яваа шүү дээ. ChatGPT дээр нэг $20-60 ерөнхийдөө хүмүүс төлчих чинь дээ сараа. Тэгээд чатботууд те чатботын төлөвүүд байна. Төлөвүүд нарж байгаа хөтэй. Тэр дараа ашиглаж байгаа нь $30-150 гэдэг чинь те. Тэгээ маркетингийн төлөө ингээ автоматжуулсан. Тэрэн дээр нэг 50-аас өөрсдөө ч болно гэх юм үү. Тэгээ бодохоор дунджаар доор хийж нэг $200-500 ерөнхийдөө жижиг дунд бизнесүүд ашиглаж байгаа гэх юм нээ ашиглаад. Тэгээ бодохоор бас гайвж юм шиг те. Яг нэг ажилтнанд за сарын хийдэг юм уу те. Эсвэл яг нэг ажилтнанд байлаа гэж бодоход яг 3-ыг авах оронд гэх юм уу. Яг хүмүүсээ энэ дилижн эргээд явуулчихж байгаа гэж бодож ирсэн. Тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү баг шиг байна. Тэгээ эсрэгээр нь яг за ч үнэхээр гоё юм байна. Тэгээ бүгд ингээ ашиглаж ийлээ гэж байгаа шүү дээ. Бас яг тийм биш байгаад ингээд байна. Яагаад тэгэхээр яг ашиглахад хэцүү байна юм уу? Яалтч одоо яг за ашиглая гэх юм бол за яаж ашиглах болчих жоох вэ? Та компанид ч технологи юм байхгүй тийм ингээд суурилуулах юм байхгүй. Тэгэхээр 60% нь яг яаж ашиглах хэцүү юм биш үү гэдэг ирэхэд энэ бол ингээд бас том хаардл болчихж байгаа тийм. Дараагийнх нь болохоор яг одоо овнерууд нь ч юм уу тийм. За гэдэг байгаа ч гэсэн яг юунд ашиглах юм бэ мэдэхгүй байгаа тийм. Яг ашиглахаа мэдээд техникийн хүн байхгүй байгаа ч юм тийм. Ингээд суурилуулах хүн байхгүй байгаа нэг нь. Дээрээс нь яаж ашиглахаа мэдэхгүй байгаа гэдэг бас нэг өөр проблем. Тийм болохоор юу хийж чаддгийг яг өнөөдөр юмнаас ID авчих юм бол за ямар ч энэ дээр ашиглаж болох юм мэдчих юм бол өөрөө нухаж байгаа ч юм уу ямар нэг тег гай авчирж байгаа нухажчод болчих юм байна гэсэн ID-г бас авч болох гэж бодож байгаа. Дараагийнх нь болохоор яг энэ лаг гэдэг байгаа нэг нөгөө тал нь байгаа. Рискүүд байгаа. Тэрнээсээ болоод хүмүүс бас яаж байгаа гэхээр одоо энэ дата гэдэг зүйл чинь одоо хүний бүх информашн байгаа. Та нарын одоо ерөөдөө нэг гаднах гэхээс илүү нэг артлын датаг чарчдаг бүх юм мэддэг учраас бас риск их байгаа. Тэгээ ялангуяа хүмүүсийн яг sensitive data нэр ажилладаг компаниуд бол яг тэр нь альж байгаа хэцүү байна. Governance хэрэгтэй тийм. Тэр чинь контрол хийх хэрэгтэй. Тиймэрхүү юмнаа бас шууд ашиглахад хэцүү байна гэж ерөнхийдөө хэлээд байна тийм. Дээрээс нь тийм мэдээж хүн хүч татвар байна. Яг шинэ хүн авахд хэцүү байна гэсэн тиймэрхүү. Тэгээд за тэгээ яг окей ойлголаа. За би ингээ бизнестэй маргааш ашиглая. Яг яаж ашиглах вэ гэвэл энэ яг зүгээр ингээд recommend хийж байгаа, санал болгож байгаа. Зөвхөн яг ингээ ашиглаж байгаа бизнестэй гэж байгаа яг эхний степ үү. Дөрөвний ингээ результуудыг харахад ингээд яг энэ сервис нь танарт мөнгө өгөөд. Тэгээ энэ яг үнэхээр чанд араа юу ч ихсгээд байна гэх юм бол яг энэ 5 степийг ингээд яг санал болгоод байгаа юм. Эхэндэн цаа эхлээд маркетинг контент үйлчилж байна. Эсвэл та нар ресторан байлаа гэж бодъё. Тэгээ эрэндээ окей шинэ меню гаргалаа. Энд ямар тайтл хөө гэж асууж болж байна шүү дээ. Ямар зураг гарах вэ гэж меню хэлж болж байна. Тиймэрхүү байдлаар маркетинг байдлаараа TikTok дээр ч юм Instagram дээр тавьж болж байна. Энэ дээр шууд ашиглаж болж байна. Хоёр дахь нь болохоор мэдээж асуулт хариултаа чатбот. Та нар ингээд клиент ширээчгээ юзер чинь ширээч ингээд тэрэн дээр яг ингээд яаж автоматар хариулах вэ? Хүн болго ингээд хариулах амар хэцүү тийм. Тэгээ дараагийнх нь болохоор өдөр болгоны одоо юу гэх юм мэйл бичих ч юм уу тийм. Баахын өдөр болгоны тийм одоо ингээд цоон байгууллагын ажлууд бас тэдгээр яг автоматжуулдаг. Энэ тож байгаа админс доллар чинь тийм. Тэгээ технологийн мэдлэг хэрэгтэй баг. Яг нэг гай байвал ерөнхийдөө гайгүй болчихно гэж бодоод байгаа. Этлээс нэг гай байвал болохгүй бол өөрөө ер нь сурах боломжтой. Тэгээд яг дараагийнх нь арай жоохон томроод болох юм байна нэг юзерүүдтэйгээ одоо relationship арай сайжруулаа тийм. Улам engagement-ээ сайжруулах тал дээр автоматжуул яриад байгаа тийм. Энэ бол арай нэг жоохон томчуудтай тийм. Тэгээд яг энэ болохоор яг replacing гэсэн үг одоо нэг хүн чигээр ашигладаг болчих юм бол 3-5 хүний өмнө ашигладаг байсан performance нь ихсчих учраас ингээд нэг мэддэг хүн байгаад ашиглах юм бол ер нь бол болчих юм байна гэсэн ирээдүйд санаа тийм. Тэгээ хэлж байгаа тийм. Энийг бас яг хараад сонирхолтой бол юм. Тэгээ нэг иймэрхүү ирээдүйд байна. Энэ бас нэг Deloitte-аас гаргасан бас нэг судалгаа байгаа. Тэгээд юм болгонд яг саяны судалгаад хийсэн efficiency чинь өндөрсгөөд ин гэж нэг хайп байгаа ч гэсэн яг үндэ бүх салбарт чи ингээд яг үр дүн гэж өгөөд байгаа шүү гэдэг бас нэг өөр судалгаа гаргаад ирсэн байгаа юм. Тэгэхээр бидэртээ өөрөө яг миний бодлоор ямар ч завгүй юм шиг. Би ч гэсэн өөрөө ингээд
ашиглаад 3-5 бүтээл гаргах бол бас хэрэггүй айлчих гээд байгаа тийм. Тэгэхээр ямар ч аргагүй болцсон ийм нийгэмд амьдарч байна тийм гэж бодоод байгаа. Тэгээ яг юунд сайнаагаа бид нар ерөөдөө мэдчихлээ. Тэгээ саяны төлөвлөлөөр ашиглаж байна. Тэгээ ерөнхий юмар тэгээд бид нар өдөр болгоогоос ашиглаж байна. Энэ дээр яг илүү зах гэж байна. Тэгээд яг ганц хэлэх гэсэн яг сүүлийн айд юм болохоор энэ л байгаа. Тэгээд ашиглаж байгаа ч гэсэн амар рискүүд их байгаа. Тэгээд одоо энэ рискүүд гэх юм бол мэдээж түрүүний хэлсэн чинь black box бүх информашн орсон. Тэгэхээр нэг шинэ юмыг сэтгэгээд байгаа юм биш тийм 100% хариулна гэсэн өрөөсөө өмнөх статистикээр хариул анзаараад хариулдаг. Тийм болохоор яг чиний асуудалгаа гэж ерөнхийдөө нэг 90% ч юм уу 80% хийж өгөхөөс чи яг өөрөө шийдвэрээ гаргах нь амар чухал. Тэгэхээр яг ингээд ChatGPT чиглэлээ ч юм уу тэгжүүлээ гэж итгэх нь биш ингээд яг ингээд зүгээр л өмнөх хүндрэлтэй түүхэнд энэ зүг байсан юм шиг байна гэж хариулж байгаагаас ерөөс үнэн гэсэн юм шиг. Тэгээд яг тэр нэг hallucination ч юм уу яг технологи сонсч байсан бол тийм ба. Тэгэхээр ерөөсөө тийм 100% итгэж болохгүй шийдвэрийг өөртөө гаргана. Гэхдээ яг асуулт тийм супер ассистентээр ашиглах нь амар чухал. Яг одоо л ингээд яаж манай ээж минь дээр таанаас асуувал Facebook тэгжилээ гэдэг байна. Тэгээ Facebook ч юунаар тайсан гэхээр мэдэхгүй. Яг тэрнтэй адилхан надад чинь ингэж байгаа хэрэг тэгжилээ гэдэг. Гэхдээ яг наа чи үнэн үү гэж асуух хэрэгтэй болчиход байгаа. Тэгээ нэмэлт асуулттай яа. Тэгж байгаа ч гэсэн S дахиад асуух. Яг наад референс чи хаана вэ? Хаанаас авсан юм? Тэгээд нэмэлт асуух нь бидний яг хэрэглэгчийн хувьд амар чухал болчиход байгаа. Тэгээд тэр нь болохоор тэгээд одоо маа багтаж гэсэн бид нар тэгээд энэ чи худлаа яриад нь шүү дээ. Яаж сайжруулах вэ гэдэг. Олон сайжруулал явуулдаг байхгүй. Тэгэхгүй бол энэ нэг black box чи ингээд нэг том хараад ирсэн худлаа ярьж болно. 100% гэж хэлэхэд амьдралаа гаргаж болохгүй тийм болохоор риск байгаа хэрэглээ. Гэхдээ ингээд ер нь амар том риск байгаа шүү дээ. Худлаа ярих магадлалтай. Тиймэрхүү юм байна. Тэгээд ерөнхийдөө чинь бүх юм чинь ингээд драфт хийгээд их чинь бид нар л өөрөө гэдэг юм гэсэн. Ийм санаа байна. За миний